Энэ цагаан идэх зүгээр үү те? Одоо яг мэдээж шүү. Одоо ингээд өндөрч их хөлбөмбөг бас арчин зүйлүүдээ төгтөөд байна. Тийм шүү дээ. Өөрөө тийм учраас зөвхөн одоо өндрийг сонгосон. За ингээд одоо нөгөө кейчуп мөчүүд нөгөө хатын шарма пасто юу кейчуп ингээд харуулъя. За одоо мэдэн бол энэ цэвэрлэгийг хийж хэрэгтэй. За хараа. За одоо Наач арай даацыг хэтрүүлээд байгаа юм шүү та. Ямар ч ачаал бас над харагч юм бас арай их байна. Ингээд авч шүү одоо ингээд мэдээж хүнийг л туштай. Нэг өчсөөр чимээ дос чимээ багтаж. За ямар ч үсэн энэ олон хараг юмуудыг хамаа авчиж нэг ачаалтаар бол ингээд авчих юм гэж авахгүй шүү. Хантимстэй байна. Нэг ачаалтаар ингээд шавны мод ачаалтаа хүн ганцхан ачаалтаар одоо энийг ингээд аваад яваад ичиж авахгүй шүү. Айр бүтэн эдгээр хараг газраас сохор ерөнхийдөө бол харуулж байгаа байх юм. Энэ бол ингэж одоо бараг 200 грамм тараг асгасан тий. Юу тиймэр тарны бараг талан нас гарсан биш. За ийм дээ. Ингээд ямар ч би айлаа шүү дээ сансан. Яана энэ надад арилахгүй байвал баларлаа ма дуграагч мэ гэсэн чараа. Ингээд арчил нэг ингээд авах юм чинь ингээд авч шүү дээ. Оо, бүр гялалцаад яв. За. Одоо ингээд гараа хүрээд үзэхээр энэ дээр нөгөө тараг маань хос маань нөгөө кетчуп маань байхгүй байна. Гадаргуу дээрээ ачаал маань өөрөө ямар гэсэн гэхээр бүгдийг сурцсан. Бүгдийг сурцсан маас ингээд за ингээд бүгдийг энэ чарахгүй шүү дээ. Ийм их юм авах гэж шүү дээ. Би энэгээр ч одоо юу авсан харсан шүү дээ. Ийм их юм авах гэж чинь ингээд очиж байгаа байхгүй юм шүү дээ. Жирийн арчвал юус авахгүй. Тэгэхээр энэ ингэж өөртөө одоо юмыг шингээж чаддаг ийм хүчин чадалтай гэдгийг харуулсан. А тэр нэг тостой хэсгийг